бүгд синдромтой. Надаас бас бүгд синдромтой. Өөр яг тийм л байдаг. Хажууд нь баг бөмбөгдөл бийжсэн ч тэр хүн бас гоо санхүүгч гэсэндээ ерөөсөө эртгэн л ерөөсөө өөрөөсөө холдох хэрэгтэй байсан юм гэдэг ойлгосон. За орой минь төргий баярмаа хичээ. За орой минь додоо уулзсангөө. Харин тийштэй одоо уулзсангөө тий хоёлаа. Тий. Аянга ТV-г үзэж байгаа нийт хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Төрүүчийн бичлэгэн дээр хоёлаа яасан шүү дээ. Яг нөгөө дотны яриагаа ярьж амжаагүй тий. Яг тантай бүр танилцаж амжаагүй. Хоёлаа өстө нөгөө хүүхэд нэрээ шарлалт ханиад хатгаа гэсээр гал таарсан тий. Тийм дээ би яг нөгөө юуныхаа бичлэгнийхаа төгсгөлд яг бодсон чинь хүүшээ чинь эмч гэдгээс өөр юу ч мэдэж чадсангүй штэ. Тэгж бодсон өнөөдөр тэгээд би бодон баярмаа хичтэйгээ бүр яг доторх хүнтэй танилцсан гэж бодсон байгаа. Тэгээд ямар ч асуулт угаасаа бэлтгээгүй би угаасаа бэлтгэхгүй гэхгүй юу. Асуулт угаасаа бэлтэх шаардлага хоёлаа сайхан тэгээл хичтээс ч гоё ярилцчихъя гэдгсэн. За тэгээ баярмаа хичмээ сонио сайхан юу байна? Солонгост ажлын амьдрал нь сайн уу? Хүүхдүүд нь сайн уу? Тий. Өнөөдөр амарч байгаа гэсэн тий? Тий, өнөөдөр амарч байна. Хасаа буцаад амарч байгаа. Тэгээд ер нь сүүлөө жоохон завгүй байсан. Тий, завгүй байжгаад ингээ амарх юмсан ингээ бүр өстой бодон өчтөр өнөөдөр харь сайхан амарч байна. За. Тэгээд ерөнхийдөө бол одоо Солонгост амьдрал гэж тэгэл яг бол одоо ингээд нөгөө тасцсан болохоор чинь ерөөсөө ингээд Солонгост энэ Монголд энэ ирсэн мэдрэмж нь бол яг адилхан байгаа гэх юм уу? Тийм тэгэл том охин энэ жил төгсөж байгаа жоохон тэрнтэйгээ жоохон ажил ихтэй. Тэгэл байж энэ хүүхэд гэр ажил гэл ерөөсөө тийм л маршруттай штэ. Би сая Жинжин хот руу нөгөө гоё ивентд орчоод ирсэн. Та харсан байсан тий? Харсан гэсэн тий харсан. Нөгөө 11 сарын 26-нд болно гэ тий? 27-нд асан. Тий 27-нд тий 26 27-нд үйлдэлсэн. Тэг бүр ингээ хараад хөө ямар гоё юм бэ гэд тэгснэ ингээд юуг нь харсан чи жоохон хол. Тэгээд хол юм байна. Бас жоохон завгүй байсан гэд. Тэгээд миний одоо энд ирснээс хойш ингээд миний ингээ боддог юм юу вэ гэхээр одоо бас нэг одоо бодол хийчих юмсан гэж мөрөөддөг юмнуудын нэг болохоор нэг тийм гоё ингээд нэг клуб уулзалт зохион байгуулдаг ч юм уу тий эмгэгчүүдтэйгээ нийлээ тий аюугаа тийм хийх юмсан гэж боддог байхгүй юу. Тэгэл ингээд аюугаа ярилцаал энд мэдээж хэрэг ингээд одоо тэр болгоноо ярьж чадахгүй тий ингээд амар стресс ихтэй эсвэл бол ингээд гоё заавал стресстэй байх нь алгүй зүгээр л нэг өөртөө бодогдож байгаа өөртөөгөө ингээд үүссэн гоё шин санаач байдаг юм уу тий гоё ингээд уншсан мэдсэн судалснаач байдаг юм бусдад ингээд хуваалцмаар байгаа их олон эмгтээчүүд байгаа. Тэгээ тэр алганыгаа ингээд хэлж чаддгүй хэлэх хүн байхгүй ч гэдэг юм уу. Тэгвэл ингээд тэрэн дээр гоё ингээд нээлттэй гоё ярилцаад тэгвэл амар гоё санагдаад тэгэл нэг ийм гоё юм зохиох юмсан ч гэдэг юм уу тий эсвэл ийм гоё юмд оролцох юмсан гэдэг аяг боддог байхгүй юу. Тэгээ та хэдийн тэрийг хараад бас битүүхэндээ хатаархсан жоохон хоол байсан даанч. Харин тийм хоол асуудал тий. Гэтэ нэг өдөр бүр би бас 4 цаг бараг хатуусаар явж ирсэн шүү дээ тий. Тэгээд ерөөсөө тэрнээс өмнө төсөөлөхгүйс ахгүй. За яа би бараг худаа хаа гэж бодоцсон. Худаа хаа яана хүний ажил алчих вэ дээ. Ийм хоол юм чи би одоо хизээнэ очих юм дээ. Нийлэх хөөх жоохон хөвгттэй байгаад. Тэгээд яг хуу атсан болсон байлээ. Надад айгүй гоё санагдсан. Нэг өдөр бүр ингээ хамаг стресс тайлагдаад тэнд байдаг тэр гэрлээ их чи яриаг нөгөө лекцийг хэлтгэлийг сонсоод аяг кофенээс хүртэл ингээ нэг аз жаргал мэдэрдэг. Өглөө ингээ ажилдаа явж байхдаа дугуй унаад ингээ явдаг гинэ. Тэгээд ингээ өглөөний нар тэгээд сайлх агаар ингээ бүх зүйлээс тэр их чи ингээ аз жаргал би мэдэрдэг гэж ярьсан чи би хөөх нэрээ аз жаргал чи ийм байх штэ. Тэ бид нар мөрөөдөл гэлээсэн чинь зүгээр л айгүй ойрхон зүйл юм байлээ л дээ. Тэрийг айгүй сайн ойлгосон. Тэ. Гэснээс баярмаа ихчийн үед мөрөөдөл нь юу вэ? Надтай хуваалцъя л та. Юу мөрөөдөж байна? Би одоо ер нь бол ингээд
одоо энд эрэхтэй бол их олон юм бодож иржсэн анх эрэхтэй бол. За одоо өстө нэрэ тэгэл тий өстө тэгж ажиллаад тийм юм аваад гээл тий өстө ингээл амар их юм бодоод ирээл тэгээд би яг нэ дөнгөж ирэнгүүтээ энд бас цуглаанд явсан. Би шүүсах цуглаан мөлөнд явж үзээгүй байж байгаа. Цуглаанд яваад тэгээд цуглаанд явсан чинь надад бол яг ингээд би ерөнхийдөө ингээд жоохон тийм итгэлгүй хүн байхгүй юу? Яг тэр одоо бурхан шашны тал дээр бол ямар ч итгэлгүй. Тэгтээ ингээд надад тэр нэг ингээд нэг уншиж байгаа одоо илтгэл одоо юу гэдэг вэ? Пастрын тэр номлол нь миний бодлоор л яг сэтгэл зүйн лекц байгаа байхгүй юу? Одоо ингээд бүх талаар адилхан. Одоо шилгээд бүх бурхан адилхан ерөөсөө хүний сэтгэл зүйг засаж байгаа. Тэ бүх бурханы одоо номлол одоо юу байдгийг те тэр бүх юм ингээд хүний сэтгэл зүйг засаж байгаа. Тэгээд би ингээд сонсоод энэ чи сэтгэл зүйн лекц юм байна гэх. Тэгээд ингээд сонсоод тэрэнд ингээд нэг хэсэг жоохтой ингээд явж гисэн одоо ч явж байгаа л да. Тэгээд ингээд явах хугацаанд яасан гэхээр миний ерөөс амар их тийм одоо тэгж тийм авмаарай, ийм авмаарай. Тэгмээрэн гэдэг хүсэл мөрөдөл ерөөсөй байхгүй болсон. Гэдэг юм уу? Шоолгүй болсон. Би ерөөсөө одоо тэгээд юу гэж боддог гэхээр би ерөөсөө хүн чинь амар тэрийг аваад өгөхгүй шүү дээ. Дээрээс нь ингээл тэгэхэр бүр нэг тэнэгч хүн шиг тийм шиг те. Ингээл ерөөсөө ингээд тийм ингээд юмд ингээд ерөөсөө шоолдог. Би ерөөсөө хувцанд шоолддог. Тийм би ерөөсөө ингээд надад амар тийм гоё брендинг амар үнэтэй тийм хувцанаар би өмсөж гэж боддгоо. Ахамсан ч гэж боддгоо. Одоо тэгэл утас бол эвдэртэн л барьдаг би одоо хэд одоо дараагийн шинэ юу гарсан ч гэсэндээ шинэ загвар уц гарсан байна. Энийг л ахамсан энэ гэж би ерөөсө боддгоо. Ганцхан би ерөөсө юу боддог болсон бэ гэхээр ерөөсөө л хүн ерөөсөө гэр бүлээр байх хамгийн ядж байгаа л юм байна. Гэдгийг л ерөөсөө энэ дээрээ ойлгосон. Тэгэхээр би ямар ч гэсэн ингээд хамгийн нэгдүгürt энэ чи гэр бүлээр байхадаа бүр амар талархаж байгаа. Би ерөөсөө энд ирснээсээ хойш л ер нь боддог ингээд би нэг гоё төрсөн ээжүүдийг энд байгаа ингээд төрсөн ээжүүдийг гоё юм ихнэрээ совлон шиг юм байгуулад ямар гоё тэгээд нэраа хүүхдүүдийг ингээд асарч өгөөд тэр ээжийг нэг аюу гоё амраагаад тийм нэг тийм совлол байгуулах юмсан л гэж ирсэн цагаас хойш ер нь бодож байгаа. Бодсон. Тэгтээ яг ерөнхийдөө тэр одоохондоо зүгээр л бодлын хэмжээнд мөрөөдлийн хэмжээнд байгаа. Тэгээд явандаа л ингээ хуцаа эрэх тусам ямар алхахыг бол харуулах. Тэгтээ ер нь бол би ингээ дандаа нэг тэмэрхүүл юм боддог. Монголд ч гэсэндээ байхдаа би яг тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ясаргааны төв байгуулах юмсан гэж яг боддог гэсэн. Гоё юм би. Тэгээд аавтайгаа хоёулаа манаа надад нэг төсөл нөгөө юу яаж өгöd аавтайгаа илүү төсөл бичээд бит хоёр уг нь нэлээ явсан. Газар мазар хэмжээнд очоод тэгээд сүүлдээ тэгээд яг нөгөө нэг эмнэлгийн тал дээр очоод тэгээд гацсан. Тэгээд нэг юм болоогүй байж итэл би нааш үрдэрсэн байхгүй. Тэгээд ерөнхийдөө л яг миний мөрөөдөл бол ер нь ингээд би хамгийн төгсгөлдөө одоо ингээд ажил хийх одоо хүч чадлагүй болсон үедээ ч юм уу тий. Яг нэг өөрийнхөө нэг хүссэн юм хиймээр байгаа үедээ тийм л нэг тийм нэг хүнд нэг жоохон юм нэг туслаал тий. Тэр тийм л юм хийх юмсан гэж одоо бас боддгийг. Тэгэл энэ дагаа ичнэрээ сайхан амраагаал нөхрүүд нь хамт ирээл тий. Ирсэн ч болно одоо нөхрүүд нь ажиллаа хийгээл ороо ажилласаа ирэхэд нь ингээд эхнэрүүд амар гоё ингээд стрессгүй. Тэр ээж чинь бааш ингээд төрсний дараа ядархал тий. Ингээд юм хамаа ярмаар байгаа. Тэгэл хажуугаар нь одоо юу байдгийг тэр хүнд амралт тэгэл тэр ээжийг яаж амрааж болох вэ? Эсвэл дээд зэрэгээр нь амраагаа тэр хүүхдийг бол би дээд зэрэгээр нь асарч чадна гэж яг ингээд боддог болохоор би тийм юм хийх юмсан л гэж боддог. Өөр нэг юм боддгоо шүү дээ. Нэг мөрөөддгөө гэх юм уу? Таны тэгтээ нөгөө одоо энэ мөрөөдлийг ингээд сонсохоор яг та чи өөр мэрэгжлийн хүн штэ нөгөө яран тэ тэгэн гол яг л нөгөө мэрэгчлээ үнж та нөгөө өмнөх бичлэгэн дээр ярьжсэн штэ би ингээд нэг юу яадгүй ганц хэцүү юм ингээд нөгөө эмчнэрийн баяр гээл те эсвэл одоо ингээд мэрэгчлээ жоохон сандаг гээл та тэгж яхад надад яг тэр үг ингээд зүрхэнд ингээд яг ингээд хадгалагдаад үлдсэн юм шиг байна. Тэгээ би сая таны мөрөөдлийг сонсч нэрэл бас мэрэгчлээ холбоотой те хөөрхөн ялхаас жоохон хүүхдүүдтэй ингээд холбоотой. Тэгээд
Ер нь гэхдээ мөрөөдлийг ингээ эхлүүлэхэд яг эхлэл айгуу чухал юм шиг байгаа тий. Эхлэх айгуу чухал юм шиг байгаа. Яг тэнийг юм шиг эхэл гэдэг л хэлээд шүү дээ. Тэр шиг тий. Яг одоо ингээд нөгөө ер нь ингээ юм болгоно ингээ хараад хад яг тийм байгаа. Ерөөс ингээд ингээл одоо төлөвлөөл тий. Бодоол ах бол эхлэл биш гэж байгаа шүү дээ. Ерөөсөө л яг хийгээл эхэлсэн бол ямар нэгэн байдлаар тэнд үр дүнгүйцэтгэл гарч л таараа. Тэгэхээр тэрний дараа бол хүн хийсэн гэж тий. Тэгэхээр тий одоохондоо л яг зүгээр л бодлын хэмжээнд, мөрөөдлийн хэмжээнд тий. Тийм л ээ. Яг үнэ. Хийсний дараа тэр нь тэгээд алдсан ч онсон ч хийцэн учраас ингээд дараа нь бодоход би чи хийгээд үзсэн штэ гэд тий. Хийж үзээгүй гэдэг олон жилийн дараа би тэр үед хийчихгүй яаваа гэж боддог шүү дээ. Тий яа гэж боддог. Заавал хийгээрээ. Хоёр багш. Ер нь надад би ингээд яг нэг зоригоор хийвэл би хийчих байх гэж боддог. Хийчих байхаа. Би яа тий ер нь надад би нөгөө юмыг ингээд айгуу тийм зоригтой эхлүүлчихэл юм бол хийчихдэг байхгүй. Эхэлтлээ л бас нэлээ бодноо. Их боддог. Тэг бодоод ингээд дандаа ингээд за тэгчүүл яана, ингэчүүл яана гэл айгуух төлөвлөөл. Тийм төлөвлөөл бичээл баг зүүдэндээ бодоол ингүүл ингээд ямар гоё гэж байгаа л нэг л эхэлжээл тэгэл явчихна. Нэг эхэлсэн юмдаа бол би ястай тууштай. Одоо тэгээд нөгөө нэг хүнээс нэг юм одоо гуйнч гэдэг юм уу те одоо энэ ажилтай холбоотой нэг тэр хүнтэй уулзах хэрэгтэй гэвэл тэр хүнийг ястай амар тайван суулгахгүй гэж явдаг. Тэгэж араас нь хөзөлддөг. Энд чи сайн чанар штэ тий гоё штэ. Манай нэг энд байдаг нэг одоо энд ирэнгүүтээ ингээд танилцсан нэг хүүхэн байдаг байхгүй юу? Тэгээ надаас дүүлдэ тэгээд намайг ихчгээд тэр тэгдэ. За баримагч нэг л юм эхлүүлжүүл өстэй бүр тайван суулгахгүй гэдэг чинь бүр уцмуц заримдаа бүр авахаас хаширдаг гэж. Тэгээд араас нь өөцөлтэй гүүгээл яриад тэр явж өгдөг. Ямар гоё юм бэ? Эхлүүлэх жохол гол нь эхлүүлэх жохол. Яг үнэ. Гэтэ гоё санагдаж тэгэл явчихна. Би нэг юм амьдралд ийм идэвхтэй хүмүүстэй амар хайртай, амар туртай. Өөрөө бас тийм байхыг хүсдэг. Нэг тийм ингээл тойргийнхоо дагуу ингээл нэг өнөөдөр маргааш ингээл явдаг биш. Яг нэг юм шундаг хүмүүс ядэн штэ. Нэг юм хийчих юм бол яг ингээл бүр тэрнийхээ төлөө дуу штэ. Амьдрал одоо шунах гэх юм уу те. Тийм хүмүүс угаасаа цаанаас амар гоё идэв штэ ирчүүч аваад харахад ч гэсэн гоё, сайн яваг нь харахад ч гэсэн бүр ингээд олон хүмүүс сайн яваад амьдрал шунавал бүр гоё л байна те. Ганцлан амьдрал юм шиг. Тийм. Тэгээд ер нь ингээд байнга хүн чинь бас нэг байнга ингээд сурч боловсрч те. Нэг юм хийх шинийг бодож явах хэрэгтэй юм шиг л. Би тэг ерөнхийдөө бол би ч айгүйх тийм сурах сонирхолтой хүн. Байсгээл нэг тийм сурчийг гэж явж байгаа. Тэгээд сая ингээд нэг хэсэг нэг жолооны тест уншаал амар уншаад бүр хэдэн удаа унаа заяа. За хөрхий. Тэгээд унжаад нэг тэнцлээ. За. Яг тэнцэл маргаашнаас нэхлээд би нэг хийцгүүрээд надад нэг хийх юм байхгүй болсон. Ахаа завтай. Орой алга ингээд ажилласаа ирээд ингээд би тест хардаг байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээд сүүлдээ бүр амар завтай болсон. Гайхаад за би ч юу хийх вэ? Кино дараа мэхлүүлдэг юм уу гэж бодлоо. Тэгэл сүүлдээ за солонгос хэлээ сайжруулъя гэж бодоод тий. Ахаа. Тэгээд ер нь тийм байнга л ингээд угнаал айгу сурах сонирхолтой. Гоё. Баярмагч одоо яг одоогоор солонгост ямар ажил хийж байгаа вэ? Одоо зөвхөн тэгэл ойр зүрийн одоо бол нөгөө эвжиж хансуу. За гэд байгаа шүү дээ тий. Эвжиж хансуу гэж байгаа. Ер нь бол буудлын бас арбайтанд би нэг яг байнга ажил бол нэг хийж байгаагүй. Тэ солонгост ирснээс хойш надад бол бас хийж үзээгүй баг ажил байхгүй. За ямар ажил үйлдвэр шигдаан тэ үйлдвэр шигдаан буудал тэгэл эвжүүч хансуу ерөөсө бүгд тэгэл ногоон дээр хүртэл ажиллаж үзсэн, хүлэмжин дээр ажиллаж үзсэн, ногоо хурааж үзсэн, сонгон дээрж үзсэн ерөөсө бүгдийг хийж үзсэн. Тэ. Тэгээ надад хамгийн хэцүү ажил нь шигдаан санагдсан штэ. Шигдаа хэцүү тийм. Шигдаа хэцүү юм шиг байсан. Тэгээд би ч өөрөө жоохон нөгөө миний нэг ганц юу тал болохоор жоохон би хоолнд айгуу муу хийдэг. Тийм болохоор тэр юм шигдаа надад айгуу хэцүү санагцсан. Тийм. Хамгийн гайгүй юу нь боломжийн амархан гэх юм боо да. Амархан ажил гэхээр одоо за яад амархан ажилттай байдаг штэ тий. Гэхдээ юу би анх ирээд ингээд солонгост ирээл 3 хоног нөө эхлэл
дөнгөж ороод ингээл 3 хоног яваад би баг яг уйлжсэн. Зэм бицүү ажил гэж бас байдгаа гэл. Яг ингээд ороо яг хамаг би салах гэж ирж байгаа. Тэгэл сөүлдээ ингээд тасаал тий. Тасаал ингээд ирсэн чи тэр юм уу эхэлж хийсэн ажил ч тэр болохоор тэр юм уу одоо буудал хамгийн амархан санагддаг надаа. Бусад буудал амархан санагддаг тий. Тэгээд үйлдвэр их бас их яг үдэ зүгээр ажил нэг хүнд биш ч гэсэндээ нөгөө цаг өнгөрөхгүй. Ингээл нэг амар хэмээж авал харахаар нэг 20-30 минут явцсан. Тэгээд дээрэс нь ингээд тий нөгөө ингээд би чинь ингээд нөгөө манай хүүхдүүд чинь насны ингээд янз бүрийн хүүхдүүд байгаа. Дээрэс нь ингээд тарах цаг маг нь ингээд өөр. Тэгэхээр ингээд нөгөө үйлдвэр чи яг нөгөө цаганд баригдаад уцсан буцаарч ярих боломжгүй. Нөгөө хүүхдүүдэд асуу сурлах боломжгүй болохоор надад бол үйлдвэр тохирохгүй юм байна гэж би бодсон. Тэгээд үйлдвэрт нэг яг ажиллаж үзсэн. Гэхдээ бас нэг яг одоо л үйлдвэрт нэг ажиллая гэж боддгоо. Тийм. Яг ингээд нэг чөлөөтэй уцаар яриад одоо тэр яаж вэ? Тэр хаана явна тий? Тиймэрхүү байдлаар тэр нь тарсан уу? Тэрийг аваарай. Тэгэл ингээд ярих хэрэгтэй байгаа болохоор надад яг тийм ажлууд л зүгээр санагдтыг. Тийм. Баярмагчийн том нь одоо энэ жил төгсөж байгаа гэдэг чинь баг нь хэдтэй. Одоо манай 3 хүүхд яг 6 насны зөрүүтэй. Яг 6 насны тийм. Нэг хүүхд нь 1-р ангид ороход би яг дараахаа дүүгийг гаргацсан. Тэгэл яг ингээд зөөх боломжтой нэг нь 1-р ангид орсон хүүхдээ зөөгөөл нөгөө багыгаа хараад яг тэгээ байждаг байхгүй юу? Яг манай 3 хүүхд яг 6 насны зөрүүтэй 3 охин байгаа. Одоо баг нь он гараад 6 хүрнэ. Тэгэхэд яг он гараад том нь төгснө. Тийм үү. Тий. Яаж 6 жилийн цэцэлтэй хоёр тооцоолоод байна вэ? Үгүй тэр их тооцоологдоогүй. Тий, тооцоологдоогүй. Яг тий цаанаасаа тэгэл яагаад ч юм гаргаж таарсан, олж таарсан үе ял яг тэгчл таарсан. Тийм тэгээ 3 хөрх охин баа. Охинтой. Яа 3 охинтой. Тэгээ ингэж бодогдохоо. За одоо 3 охин төрүүлсэн чи одоо нэг хөө гаргачих даа гэд. Яг одоо нэг бодогддгүй штэ. Угсаа одоо би нэг ахиж хүүхэд гарахгүй миний нас мас бол болцсон. Яаж вэ? Тийм. Нас мас болцсон болохоор ахиж л хүүхэд гарахгүй. Тэгтээ залуу байхдаа бол ингээд бас боддог байсан. За одоо энэ хүүхэд маань хүү агаасаа ч гэдэм юм уу тий. Тэгээ би донд охиноо бол бүр айгүй хүү агаасаа гэж бодоод. За одоос ингээд би яг өөрөө бол нэг би ч нэг 3 охинтой айлын бас донд охин. Тэгвэл бүр аахгүй. Тэгээд нэг их хүү мүү манайх бол нэг би бол нэг хүү бас нэг яг бүр сайн мэдгүй. Эрэгтэй хоёр баг авсаар эрэгтэй мэдгүй штэ. Тэгэл тийм болохоор тэр юм ингээд эрэгтэй хүүхдийг бол нэг яг эрэгтэй хүүхдтэй болох юмсан гэж өөрөө би бол айхтар яг үнэн гэлэхэд боддгоо байхгүй юу. Тэгээд нөхөр бас боддог байх таа л гэж боддгийн. Тэгэл донд охиноо заас нэг эрэгтэй хүүхд гаргачвал гэл батсан чинь ангийнхаа охин дээр хяналтанд байсан. Тэгэл байсгээл хүүсийг үзүүлэхээр охиол гэдэг байхгүй юу. Тэр энэ намайг өстой худлаа хуураад намайг энэ худлаа нам хуурж энэ даа л гэж бодоод. Яг тэгэхээр жоохон хордлогомоор жоохон өөр байгаа л энэ төрсэн байхгүй юу. Тэгэхээр би яг нэг өөр болохоор яг хүү ээж магадгүй гэж итгэцэн. Арай өөр байгаа. Тийм, арай өөр байна гэл энэ намайг өстой хуураад өстой. Яг манай ангийн бүр хоёлаа 6 жилийн ангид яваад ингээд бүр ингээд бүр амар татны найз охин маань байсан. Тэр эмч тэгээд энэ намаас хотлоо хуурж энэ баг яг л гарахад яг л баг нэрэл хүүсийг хартлаа төрөөл хүүсийг гарч иртэл би хүү ах гэдэгт яг итгэжсэн. Тийм. Тэгэл тэрнээс хаашаа нэг за нэг хүүтэй болох юмсан гэж амар би мөрөдөв штэ. Манай нөхөр бол бас боддог л байсан баг л та. Тийм. Гэтэ одоо ер нь нас болцсон гэж ер нь баярмагч эмэгтэй хүн ер нь хэд хүртлээ ер нь төрөх боломжтой байд юм бэ? Нэг тийм байт юм уу? Байхлаасаа боломжгүй өдр гэсэн юм байна уу? Байхгүй л дээ. Ер нь бол одоо ингээл хаачлаас ингээд бүр хэд настай ч хүн төрж штэ. Тийм. Хамгийн гол нь ингээд 40 гараад ирэхээр жоохон эрсдэл өндөртэй. Тийм. Одоо хүүхдийнхаа тал дээр одоо төрөлхийн одоо гач хөгжилч гэж ярьдаг юм уу тий? Ямар нэгэн синдромтой төрөх магадлал өндөртэй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр бас ингээд эрсдлээ бодвол тий.
нэг гаргая гэж боддөг шүү дээ. Одоо ингээл 40 хүрсэн одоо нэг хүүхэд гарахгүй л боддог. Та тэдээ тэргүү баян хүн байна уу? 3 охинтой отгоо 3 хүүхдээ болно. Дагаад тэгээд одоо тэгээд октод маань хүүхэд гаргахаар тэгээд олон хүүхэдтэй болох уу тэгэж одоо тэгээд нэг яддаг шүү дээ. Амар хөөрхөө гиснээс баярмагч одоо 12 одоо ахлах сургуулаа төгсөөд оюутан болох гэдэг шүү дээ охин нь. Тэгээ энэ ямар мэдрэмж байна танд? Одоо найз залуу энэ төр ингээд ч өстэй толгойн өвчин байдаг юм байна. Толгойн өвчин байдаг юм байна. Жоохондоо хүүхэд нөгөө том хүүхэд том проблем, жижиг хүүхэд жижиг проблем гэдэг чинь яг үнэ. За. Жоохон байх тусмаа хүн чирс нэг юу яадаг юм биш үү? Ингээл яг нэг хөөрхөн ингээл баясгаал энийгээл хөөрөл явж байгаа үе чинь айгүй чухал. Одоо ингээд том болоод ирсэн чинь айгүйх ингээд зүрийн бодогдож байна. Яг нийт нэг байлгээд. За одоо яана нэг хүн дагуулад ороод ирэхдээ тэгэл одоо Солонгостой гами чинь Солонгосын дагуулад ороод ирэхдээ тийм Монгол хүн танихгүй. Монгол хүн танихгүй болохоор чинь тэгэл ерөөсөө элдэн амзын хүн амтантай уулзчих үедээ гэл ерөөсөө байнга л санаа зовоо. Тэгэл санаа зовоостай. Тийм. Тэгэл одоо баг яг ингээл яхад цуглаанд очиод заастаа сайн нөхөртэй уулзуулаасаа л гэж баг залбирж байна. Залбирдаг зүйл юм байна тий. Тийм одоо ерөөсөө яг тийм боддөг юм байна. Тэгээд яг гэтээ тэр бол ингээл одоо жишээлхэд тэнтэй одоо суух уу тий. Одоо энэ хүүхэд цаашаа яаж явах вэ гэдэг чинь ерөөсөө биднээс хамааралгүй. Өөрөөрөө ч гэсэндээ харахад тий бид нар ч ерөөсөө ингэж 20 идтэй хахад ээж авах үгэнд ордгоо л байсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэр шүү дээ ээж авах үгийг сонсохгүй. Тэгээд ингэчгүй тэгчгүй гэх юм бол замар эднэртэй амьдрах гэж байгаа ш. Гэл тий. Тэгээд дээрээс ингээд хурдхан шиг л ажил хийж гэрээсээ гарах юмсан гэдэг мөрөөдөлтөл байсан шүү дээ. Тэгээд ингээд бодохоор яг л тийм байгаах. Одоо тэгээд ингээд яг нэг ингээд нэг хүүхдүүд маань ингээд жоохон асуудал үүсгэхээр шууд ерөөсөө тон гэл аав ээж боддөг шүү дээ би. Яна би аав ээж яг ингэж зовоожсэн бахтаа ч гэдэм үү те. Аав ээжийнхаа санааг яг ингэж зовоожсэн бахтаа гэж аавих боддог. Тийм. Тэгтээ яг нөгөө энэ дээр бол ингээд нэг хүүхдийн хүмүүжил. Ер нь бол ингээд багаас нь яаж одоо яах вэ гэдэг чинь чухал юм билэ. Одоо ингээд манай 3 чинь ингээд нэг 6 насны зэрэг яг ингээд нэг 3 одоо үеийн хүмүүс биш үү тий? 3 өөр үеийн. Тий, өөр үеийн хүмүүс. Яг тэгэл 3 өөр үеийн хүмүүс. Ямар сандал ингээд би лифтэнд явж байхгүй юу? Тэг ингээд бага охин тэнд гонгноо л. Тэгэхээр би заас бойл наа чин тэд насны синдром гэл. Тэгэл донтгыгаа одоо шилжилтийн насна гэл. Тэгэл заримдаа ингээд миний юм хум ирсэн гэл. Тэгэхээр маань нөхөр бүр ингээд лифтэнд явж ирсэн нэг өдөр. Бүгд синдромтой. Надаас босны бүгд синдромтой. Өөр яг тэмлээд. Нэрээ тийш дээ. Бүгд л ингээд нэг юм болохоор би ч тэгсэн байгаа. Би ч ингэсэн байгаа гэл. Өөр инээдэнтэй. Тэгээд яг тийм. Надаас босны бүгд синдромтой гэдэг чинь. Тэгээд ингээ харахаар би хоёр том охин дээр бас жоохон туршлагагүйсэн байгаа байхгүй юу? Шилжилтийн нас нь яаж өнгөрөхөө сайн ойлгохгүй. Бид нар ч амар бид нарт ер нь шилжилтийн нас гэж байсан юм аа доо тийм юм байгаа шүү дээ бид. Тий. Яаж ч өнгөрч исэн бүүмэд тий. Тэгтэл одоо нэг хөтөж айгу тэр чинь айгу нэг амар чухал болсон. Тэгээ ялангуяа энд бол бүр амар чухал анзаардаг. Шилжилтийн насыг. Тийм. За одоо шилжилтийн насан дээр ирсэн болохоор одоо энэ хүүхдэд битэдэг гэж багш нь хүртэл тэгнэ тий. 6 ганцаарнгийн орхимоор ойл ганцаарнгийн орх. Яг ингээ шилжилтийн насан дээр одоо ингээ жоохон аашаа авирнууд ингээ тийм байвал сайхан ярилцаад гоё амттай юм авч өгч гэдэг юм аяг тэгдэг байхгүй багш нар хүртэл тэгдэм билээ. Тэгээ бид хоёр том охин дээр жоохон туршлагагүй. Тэгэл ингээл би ч бол ялангуяа яг ингээ жоохон нэг жоохон хатуу төрлийн хүн жоохон яг тийм нэг диктатор нэг дэмдэг үгэнд яг тэгэх ястай бол ястай. Зарчимч. Тийм, зарчимч байдаг. Тэгэл чи тэгээгүй гэвэл яагаад тэгээгүй ингээл ерөөсөн модалцаад хоёлаа. Нөө чи хаалгаагаад оронгот нараас нь гүйж орж хэрэлдэл ингээл лсэн байхгүй юу? За. Тэгэл маань нөхөр бүр хүйш чи одоо болооч бүр улам хүүхдийг бүр ингээд дэвэргэдэх ингээл. Тэгэхээр за чи өстэй гэл ингээл лсэн чинь сүүлргөө би нэр яг миний буруу юм бэл.
ерөөсө тэр хүүхдийг хаалга хаагаал оруул өөрөө тайвшраад гарч иртэл нь ерөөсө зүгээр л дугайл хүлээх хэрэгтэй юм бэл. За. Тэрийг мэдхгүйс араас нь гүйж орж хэрэлдээл ингээдсэн ч бас болохгүйс нэг хэсэг. Тэг сүултээ ингээд айгүй хөрх ингээд би чимээгүй байгаад ингээд өөрийнх нь гаргасан шийдвэрийг яг буцаад өөрөөр нь бодуулаад авахаар өөрөө буцаад ингээд тайвширч гарч ирээд одоо өөрийнхөө зөв гэж бодсноо хуваалцдаг ч юм уу тийм бол тийм бэл. Тэгэхээр одоо дунд охин маань яг шилжилтийн насан дээр орсон. Яг ингээд ганцаараа байх гал хаалга хаагаад ерөөсөө яг ганцаараа. Тэгэл одоо ерөөсөө тэр яг өөрөө ямар шийдвэр гаргах нь юу гэж бодоод гарч ирэх нь тэр алтанд ерөөсөө яг та хүлээдэг болсон. Одоо ерөөсөө уралдахгүй. Тий. Тэгэл хоёулаа степ хүлээгээл тэгэл тэр хүн өөрөө тайвшраад тий. Нэг гоё энийгээд гарч иртэл л хүлээн. Ерөөсөө тийм юм билээ. Тэгэхгүй бол хүүхэд ерөөсөө одоо гэртээ тайван биш тэр ганцаараа шилжилтийн насан дээр тэр ганцаараа хүүхдүүд гэхдээ янз бүр болдго юм байна л да. Зарим хүүхдүүд бол тийм ганцаараа орчин бүрдүүлэх гэдэг. Ингээл таг чимээг байгаа л тий ганцаараа ингээл юм бодоол тэр чин өөрийгөө олох гээд өөртөөгөө бяцлагж штэ. Нэг талдаа бол өөрийнхөө зөв бурууг бодоо тий. Яг энэ насан дээр л зөвл залжуул тэр хүүхэд том болоод эсвэл зөв төлөвшнө л гэсэн үг. Тэгэл ингээд тэрхэр чин өөрөөр нь бодуулаад өөрөөр нь шийдвэр гаргуулад ингээд ахаар нэг талтаа нөгөө бас их тайван байдаг юм байна. Хүүхэд өөрөө бас их тайван. Зарим хүүхдүүд бол ингээд яг тийм гэртээ байх сонирхолгүй илүү их гарч ингээд найз нөхдөдтэйгээ уулзах сонирхолтой бас байдаг гинэ. Тий. Тэгэл ерөөс ингээд ерөнхийд нь л яг хинтээ уулзж гин буруу хүнтэй уулзчих вэ гэдгийг нь бол энтрийг нь бол хянах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгтэл тэр хүүхдийг яг л өөрөөр нь л байлгах хэрэгтэй гэдгийг бол бүр айгүй их ойлгоод байгаа. Тэгээд манай хүүхдэд ерөнхийдөө нэг тийм гарч орох их тавтай биш. Том нь ч яг тийм байсан. Бага нь одоо дундхан ч гэсэндээ яг ингээд өрөөндөө ингээд ороод ганцаараа л байна. Тэр өрөөнд юу хийж байгаа юм бүүмэд. Тэгээд уцаа авах нь уу, дуугаа сонсноо, тэг хичээлээ хийж гинөө. Тэгтээ төгсгөлд нь тэр хүүхэд буруу юм хийсэн ч бай өөрийнхөө бодлоор өөртөө дүгнэлтэх, зөв юм хийсэн ч өөрийнхөө бодлоор өөртөө дүгнэлтэх. Тэгтээ тэрийг зөв чиглүүлэх нь чухал юм билээ. Энэ дээр би нэг жишээ ярихад ингээд манай дунд охин ингээд нэг өдөр ирлээ. Ирээл бидэд ингээ хоол идэл бөөнөр сочсон чи ингэж хэлж байна. Одоо нэг жил 2 жилийн өмнө юм да. Жил биш 2 жил би арай биш жилийн өмнө юм байна. Орж ирээд ингээд сожоод ээж аав би ингээд тамхи татвал таарч ямар санагдах вэ гэж байна. Тэгэхээр нь миний чи ингээд бүр ингээд яана татчих гэдэг бодол гинтгөө орж ирээд уур хүрээд юу яриад байгаа юм чи гэл тэгсэн чинь аав нь ингээд шууд дуурахгүй юу. Тэгээ би ер нь бол нөгөө аав нь дуурахаар би дугаалтгийн. Ягаад гэвэл хоёулаа зэрэг яриад байвал би угаасаа нөгөө амар зарчим ч юм а ярина нөгөө аав амар зөөлөх юм баггүй юу. Ингээд тамхи гэдэг чинь те нөгөө ингээд ийм бие таартай. Чи үнэхээр өөрөө татмаар байвал үз. Гэтэ аавч ийсэ битэн угаарай гэж хэлж байгаа. Тэгээд би ингээд бодоод ингэж хэлэх хэрэгтэй юм байна шүү дээ те. Би тэр хүүхдийг чи одоо юу яриад байгаа хэвээр хогч шүү гэдэг тэр хүүхэд надаас нуугаал өөрийнх нь нөгөө өөрөө ирсэн шийдвэр гаргахгүй байгаа учраас зөв надад загнаасандаа чимэг болчихно. Тэгэнгүүтээ гараад найзууд нь гоё гэдэг байгаа юм чинь нэг үзье гэдэг бодол нь ерөөсө салахгүй юм шиг байна. Тэгээд тэр хүүхэд аавгаа тэгээ хэлсэн чинь жоохон чимэг байжнаа. Гүйгүй би ч гэсэндээ муухай гэж бодож байгаа би татахгүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөөр нь шийдвэрийг гаргуулж байгаа. Тэгэж ингэж тайлбарлаж өгчөөд чи өөрөө мэдээ яавал яа гэд ингэж аргачихаар тэр хүүхэд өөрөө би татахгүй гэдэг шийдвэр өөрөө гаргаж байгаа. Тийм. Тэгэхээр инхэн айгуу чухал юм байна. Тэгэхгүй бол тэгээ би тэрнээс хойшгаа яг тэгдэг болсон. Ингэж хэлэх хэрэгтэй юм байна штэ. Би ингэж хэлжвэл нөгөөд чинь надаас нуцаар татна. Тэ? Татаж үзэн штэ. Бидний байн хамтаа байх ш. Тийм болохоор ингээд ярилцаад дээрээс нь ингээд өөрөөр нь би татахгүй гэдэг шийдвэрийг гаргуулад ингээд сонсцоор тэр хүүхэд татъя гэж гэсэн бодол нь ингээд алга болчихно. Тийм байлаа. Ийм шүү дээ байлаач нөгөө нэг юм хүүхэд ч гэсэн хүн л юм байна л да яг миний бодол. Ингээд бид нар болохоор энэ хүүхэд юм чинь ингээд хүүхэд гэдэг дээр аягүй ачаалал өгөөд
чи тэгж болохгүй тэр нас чинь болоогүй ань ингэж болохгүй ийм гэл нөгөө ингээд зарчим яриад тий. Гэтэл нөгөө тэр бяцхан ингээд зүрх тархинд чинь бас ингээд бидэр шиг ийм бүхнийг хийж үзэх хүсэлтэй эсвэл нэг юм тухтай хамт байхад тухтай байдаг хүнтэйгээ байхтай тэрнтэйгээ ингээд санаа бодлоо ингээд илэрхийлэх хайр дурлал дээр ч тэр ер нь найз нөхдийн холбоон дээр ч тэгж боддог байхгүй нэг юм хамттай байхад тухтай хүнтэйгээ хүн илүү ингээд нэг ойрхон байгаад байдаг шүү дээ. Найз ч гэсэн ингээд би хамт байхаараа ичхгүй намайг байгаагаар нь хүлээж авдаг тий юу ч ярьсан ингээд нөгөө ярилцдаг загнахгүй ингээ миний үзэл бодлыг сонсдог гэх мэтчлэн хайр дурлж гэсэн адилхан тий хажуудаа хурч гэсэн ингээ юм адилхан тэгсэн чи хүүхэд бас яг тийм л юм байна. Хүүхэд яг тийм. Одоо жишээлбэл ингээ тэр хүүхэд ингээ гарахгүй тэнхгүй тий шилжилтийн насан дээрээ гарахгүй тэнхгүй ингээ өрөөндөө илүү их ингээ шигдээд байна гэдгийг бол би ингэж ойлгож байгаа. Тэр хүүхэд гэртээ байхад илүү тухтай байна. Тийм. Гэрт нь духгүй ингээ тэрийг тайван суулгахгүй ингээ загнаал юм уу тий эсвэл ингээ тэр орчин нь ингээ тухгүй байвал тэр хүүхэд гараал тэнэл явчих штэ. Тийм байна. Тийм. Тэгэхээр айгуу тийм яг ерөөсөө одооны хүүхдэд айгуу тийм өөр. Тийм болохоор ингээд нөгөө өөрөөр нь л байлгах хэвээр. Тэгээд дээрс нь миний бас нэг боддог юм болохоор ингээд жишээлгээд ингээд хүмүүс намайг ингээд эмч хүн болохоор хүүхдүүд нь бүр амар ингээд эрүүл хооллол тий амар ингээд тэгж боддог баг. Тэгээд зарим нэг хүмүүсээс надад бүр гацгүй чи баг ингээд хүүхдэд кола өгдөг юм уу ч гэдэг юм уу тий. Тэгээд би ерөөсөө хүүхдүүд дээрс ямар ч хоолыг хайрдаггүй. Тэр чихэр иднэ үү, шоколад иднэ үү, кола уу би ерөөсөө хайрдаггүй. Яг авч идмээр байгаа юм авч өгдөг. Яагаад гэвэл нэгдүгээр тэр хүүхдүүд би тэрийг ингээд 1000 өөрийнхөө дэргэд байхдаа хориод тэр хүүхэд надаас холдоод нуцаар идэн штэ угаасаа. Тэ? Дээрээс нь хүн илүү хордог ямаруугаа илүү тэмүүлдэг. Хүн ямар ч хүн. Бид нар ч гэсэндээ. Тийш дээ. Ээж аав хоёр одоо жишээлбэл ингээд залуу байхад ээж хоёр энэтэй найзалж хэрэггүй энэ их муу хүн байна гэвэл би заавал тэр хүндэл тэмүүлдэг байхгүй юу тий? Тийм болохоор яг тэрнтэй адилхан чи ястай кола ууж болохгүй гэ гэртэн ч хориол гэртээ ч авахгүй байгаад байвал тэр хүүхэд гараад нуцаар ууж л таараа. Илүү тэгээ дээрэс нь миний нэг ганц боддог юм ингээд хүүхэд идмээр байгаа юм идэж чадахгүй, уумаар байгаа юм ууж чадахгүй байгаад гарангуудаа хүний юм руу илүү хардаг. Тийм тэгээд тэр хүүхдийн нүд те ингээд гордлогын харц те тэгээд би ерөөсөө тийм боддог болохоор би ерөөсөө хүүхдүүдэд хайрдаг. Тэр хүүхдүүд яг хөтэ ингээд тэр амар замбраагүй мэдээж хэрэг ууж идэх хэрэглээг нь бол хязгаарлана. Тэгтээ яг идмээр байгаа уумаар байгаа юм идэж ууж үзэг. Тэг миний хажууд ингээд колагоо уух үедээ уугаад уухгүй үедээ уухгүй байвал тэр хүүхэд гараад тэрлүү илүү шонохгүй би тэгж л бод тий. Тэгээд тэгэл ингээд гэртээ ингээд кола аваад тавьсан байхад тэр хүүхдүүд ингээд бүр одоо ингээд жишээл бүр амар ингээд өдөр алга угаад ч юм уу хосолтол нь угаад ч юм уу тий чихэр байвал ингээд байнга идээд тэгдэг байхгүй юу хүүхдүүд тэгдэг юм билээ байхгүй юм руугаа яг тэмүүлдэг тийм учраас тэрийг байлгаад ахаар нэг тэмүүлдэг юу ч асуух гээд байна гэхээр нөгөө хүүхдийн тоогоор тий хүүхэд ингээд их болгоцсон ачааллыг өөр дээрээ аваад идэг юм ихтэйчүүд байдэн штэ. Бүр ингээд одоо нүдний гал нь ингээд бүр унтраал тий бүр ингээд тархалал гэртээ байгаа хүн чинь мэдээж л тархална өөртөө итгэлгүй болно тий нөгөө түрүүний өмнөх бичлэгэн дээр ярьжсэн сэтгэл готролд орно тий. Баярмаа ихчийн хувьд ер нь ямар байсан бэ харьцангуй өөр байсан юм шиг надад сая санагдаад асууж байгаа байхгүй. Тэгээ ер нь сэтгэл готролд ер нь хэр өртөжсэн. Тэр зүйлийг ер нь яаж даах хэвтэй юм шиг танд санагдсан бэ? Одоо 3 хүүхдийн ингээ ард гараад харахад. Ер нь бол би ихний 2 хүүхдтэй бол яг нэг Монголд төрсөн. Тэгэл одоо би чинь манай хадам аав бол яг манай 2 хүүхдийг бол бүр яг цэвэр намайг 1 сар болтол яг хажууд ингээл бүх хоолонд манд бүх юм маань хийж өгөөл яг ингээл хүүхдийн маань асарж өгчээс болохоор асарж өгдөг байсан. Тэгээд ер нь бол би нэг айхтар ингээд нөгөө нэг за одоо өстой хүүхд тэгцээ учраас би гарч орж болохгүй ч гэдэм юм уу. Тийм надад бол тийм бодлол байгаагүй. Яг тэгэхээр над хүүхдүүдийн маань хараад хүн байсан. Тэгэл нөхөр ч гэсэндээ ингээл би гараад ирэх гэвэл ерөөсөн миний араас уцтдаггүй. Ерөөсөн ингээл
гар гэл намайг ирсэ хардггүй. За. Тийм болохоор би бол яг гармаар байвал гарна, гармааргүй байвал гарахгүй. Яг өөрийнхоороо. Тийм. Яг бага хөвгт дээр бол яг тэгэл нөгөө илүү их ингээд эн чинь өөр ингээд туслах хүн амтан байхгүй. Ар гэрийнхэн байхгүй учраас яг нэг их гарыг гэж бол боддгоо байсан юм байна. Яагаад тэгэхээр нөхөр бол хүнд ажил хийж байгаа. Энэ хүн ингээл хар өөрөөр босоод явж байгаа, ганцаараа ажиллаж байгаа гэдэг үднэс энийг жоохон ороо ирээд ингэж яхад нэг амраачих юмсан тий. Нэг унтуулад ингээд шин сэрэхгүй хүн шиг унтуулчих юмсан ч гэдэг юм уу. Тиймэрхүү бодлол байдгийн. Тэгтэл ерөнхийдөө бол би яг ингээд айхтар тэгж нэг хүүхдтэй ингээл ястэ яг тэгэл би гарч болохгүй ч мэдгүй надад л тийм бодол байдаг штэ. Би ч яг гармаар байгаа үед гардаг. Хажууд байгаа хүн чинь айгу өөр хүн байгаад байна шүү дээ тий. Тэр айгу нөлөөлж байгаа хаа. Тэгж бодлоо. Маань хурц ирсэн миний араас оцдохгүй залахгүй. Тех тусам харин хүн чинь илүү их нөгөө яадаг. Яардаг. Яа залахгүй ингэж бодоод тэгдэг юм уу? Ингээд ерөөсөн миний араас ингээд хизээ ирэх үү, эдэн цагт ирэх үү, яаж ч юу болж ийн гэдгүү штэ. Тийм болохоор би илүү их өөрөө нөгөө санаа зовоод яарад идэг. Би өөрөө илүү залгадаг. Хүү яаж ийн зүгээр үү та хэдмэд гэл. Тийм. Тэгэхээр ер нь бол тэгтээ бас нэг ингээд яг нэг чаргууцалдаад байгаа хүн чинь илүү цухтаадаг штэ. Тийм штэ. Тэгэхээр энэ бас өөр их зөв тактик баримтлаад байгаа юм шиг байгаа юм гэхгүй. Тийм нөгөө юу тий. Миний араас хөдөлгөхгүй болохоор би өөрөө илүү санаа зовоод яарад идэг гэрлээ байгаа. Тэр чинь нөгөө эмхтэй хүн эсвэл тэгдэм болоо нөгөө эмгтээчүүд чинь нэг тийм амин уяа налдуурсан нөгөө юу шиг гэдэг шиг нэг тэгдэггүй штэ бид чинь ер нь ингээд хаач их болтгоо дээ гэдэг шиг гарч явлааш нэг 2-3 цаг болоод нэг амир үүр цайдал ууж идэлтэй 2-3 хоног дараалж явгаал тийм эмгтээчүүд ер нь ховор баха тий. Тэгтээ ерөнхийдөө бол ерөөсөө энд бол яг сэтгэл готролд орсон гэхээсээ илүү ерөнхийдөө бас нэг яг нэг тийм нэг орчин гол өгүүлдэг юм билээ. Тийм тэгээд би яг энэ цуглаанд явдаг учраас цуглааныхаа хідэн хүрээллийн нэг ирч тэгээд нэг дүү мөнөртөө нийлээд одоо 7 хоногт нэг удаа ч юм уу яг ингээд ороо 7 хоногт нэг удаа тавлал тэгэл ороо нэг хүмүүсийнхээ ажлыг тарахаар 6 мургаас гэсэдэл бүр 10-11 хүртэл кофе шоп цугаад бид нар зүгээр л юм ярина. Айгуу гоё яриад инээлдэл тий кофегоо уугаал тэгэл 7 хоног болгоёг тэгдэг байсан. Тийм учраас би нэг амар тийм сэтгэл готролд бол ороог баг. Гэхдээ ерөнхийдөө бол миний сэтгэл зүй бол тийм айгуу амархан ундаг. Ингээ жохон юмд айгуу амархан унцдаг. Тэгээ сэргэхтэй их удаан. Тийм сэтгэл зүйтэй юм баггүй би ч өөрөө. Тэгээд тийм болохоор болол айгуу хэм сэтгэл зүй сонирхож айгуу сэтгэл зүйтэй ажилладаг. Тийм ажилладаг, өөрөө их ажилладаг. Эмэгтэй хүн юусоо ярьж л ах хэвээр. Тэгжээж сэтгэл зүй онгодог. Тэгэхээр тэр яаж ярих вэ? Яаж ярих боломжтой тийм орчныг л бүрдүүлж явах хэрэгтэй юм шиг л. Тийм одоо магадгүй клуб уулзалт очдог ч юм уу тий. Эсвэл ингээд яг ингээд юм бүлгэрээ ярилцдаг тийм гоё ярилцлаганд байнга очдог ч юм уу. Эсвэл бол ингээд яг ингээд нийлсэн найз нөхдөдөө ярьдаг тийм. Тэгэл бид нар ч ингээд тэр бол ингээд кофе уугаал суухаараа ерөөсөө айгуу гоё өөрснийхөө сурж мэдсэнүүдээ л ярина. Өөстө тийм сонсон ч тэгсэн тийм гоё юм ярьсан гэл тийм. Тэгэл одоо өстө тэгж үзмээр ингэж үзмээр одоо хэдүүлээ тгий. Тэгэхээр айгуу гоё. Одоо айлын 4 хүүхэд байлаа гэл. Би ээжээс дөрүүлээ ахгүй. Ээж аваас тэг мөн тэгэл бид дөрөв ингээд дөрүүлээ шал өөр айл штэ. Тэг би ээжээс асууж ирсэн. Та яг аль хүүхэдтэй хамгийн их хайртай вэ? Тэгээд танд тийм асуулт юу нэрж ирсэн үү 3 охноос? Та намайг ингэж дутаа хайрлаа дээ. Та тэрэнд илүү хайртай эзтэй. Тэгэн. Одоо ингэж шилгээд нөгөө бид нар чи илүү их нөгөө жоохон өхөрдөд илүү их ингээд үнсдэг ч юм уу те. Илүү их тим яг ингээд мэдрэж байгаа. Дээрээс нь ингээд стайл хөгшрөө тэгээд байгаа юм уу? Яг энэ гэр бүлтэйг ингэж байх цаг илүү их надад байгаад байгаа учраас те. Энэ баг хүүхдээ бас өөрөө өсгöd байгаадаа ч тэр юм ингээд илүү их ингээд бид төр зурлддаг байхгүй нөгөө багтаага. Тэгэхээр манай хоёр том ярина дандаа л гоо гэдгийг дандаа л гоо гэдэг гэл. Тэгэхээр би тэгдیں۔ Та гурав ерөөсө 3 биентэйгээ барьцах юм байхгүй. Би та гурыг яг 6 жил хайрлсан. Тийм биш үү?
Та гурав яг надаар яг 6 жил ганцаараа гэж л би хайрлсан. Илүү дотоо ерөөсөө хайрлаа. Одоо гоогийн 6 жил та нар тий гоогийн 6 жил одоо гоо 6-наас ерөө сургуульд орчихоор та гурав яг адилхан болно. Тэгэхээр та гурав ерөөсөө барьцах юм байхгүй гэж тэгдэг. Тий. Гэтэ ерөнхийдөө л ингээд нөгөө одооны хүүхдүүд тийм юм уу? Эсвэл энд өсөө тэгж юм илүү их тийм ингээд байнга тэрврүүлээл, байнга өнсөөлээл, байнга хайртай гэж хэлүүлээл тий. Тих бас дуртай, өөрөөсөө бас тэгэх дуртай. Байнга ингээд мессеж чинь хоёр том нь бол хайртай шүү. Одоо боломжтой яваад ирээрээ тий. Бити ядраарай гэл аюух тийм. Багвал байнга ингээд бичсэн юм зөөн ингээд ээжээ хайртай шүү гэж бичсэн юм аа зүгэл угаад энтэнд очиж наагаал тий байнга энтэнд наагаал ерөөсөө тий тэгээ би бол тэгж хэлдэг энэ гуравтаа гэхдээ хүүхдүүд бол өөр өөр одоо чилгээд манай том бол ингээд амар хинэггүй хажууд нь баг бөмбөгдөл бижсэн ч тэр хүн босхгүй тийм амар хинэггүй ерөөсөө юмд стрессдэггүй. Тэгтээ яг ингээд өөрийнхөө боцсон юмыг бол өөрөө ерөөсөө юунаас ч явах хий чинь. Тэгээд одоо жишээлбэл ингээд энэ жил чинь манай охин төгсөж байгаа. 5 дугаар ангид төгсөөд ирсэн байхгүй юу Монголоос. 6 дугаар ангидаа энэ сурсан гэсэн. Тэгээд манай хүүхд нэг ч удаа хагоонд явж үзээгүй. Одоо солонгос хүүхдүүд амар хагоонд явдаг шүү дээ. Манай том бол энэ дүүс нэг ч хагоонд явж үзээгүй. Тэгтээ бүр яг солонгос хүүхдүүдтэй адилхан бүр дөм мөн айгуу сайтай. Айгуу сайн сурдаг. Тэгэхээр би тэр хүүхдийн толгойд нь хичээл зүтгэлд нэтгэдэг болохоор ерөөсөө яана гэж санаа завдггүй. Дундх болохоор бүр ерөнхийдөө олж байгаа натад амар зарчимч яг яс гэдэг юм уу? Ороо ерөөсөө манай газыг салгадаг ганц хүн тийм. Бүх гэрэл мэрлийг шалгадаг ганц хүн тийм. Хөөрхий. Тийм. Тэгээд амар яс. Тэгээд би ирсэн шүү. Би явлаа шүү. Одоо тэрийг тэгсэн шүү гэж байнга ингэж хэлдэг. Тэгээд ингээд айгүйх ингээд тэрэнд стресс төрөх юм хэлжүүл амар их стресстэй. Тийм учраас ингээд би бүр ингээд амар стресстэй л тий айгүйх юм бодоод ингээд бас нэг өөртөө их зовлон хороочих хаа тэгээд санаа зовоод минийхөө одоо ингээд юм болго ингээд төгс байгаа л тавтай шээ гэдгийг аюух ойлгуулах гэж хичээж байгаа. Тэгээ яг юм болгон төгс байгаа лавтай биш. Юм болгон ингээд одоо хүн болгон ингээд адилгүй тий. Хүн болгон одоо янз бүр байгаа гэж ойлгуулах гэж аюух хичээдэг. Тий ингээд хүүхдэд бол янз бүр манай баг бол одоохондоо ингээд яг ямар нь мэддэггүй маш их саглаггүй. Тийм маш их хөдөлгөөнтэй тийм л хүн байгаа. Дураараа. Маш тий. Тэрх дураараа тэгэл хүн болгоны хайрыг татсан. Түүнд ихэлхэл ирэх байгаа. Тэгтээ хоёр ихчтэй бол яг хоёр ихчийнхээ үгэнд маш сайн ордог. Тий. Миний үгэнд бол баг орно. Яг тэр ээж хэрэглүүлдэг учраас. Аав ээж хоёр бол яг үгээр нь штэ. Тэгтээ хоёр ихчийнхээ үгэнд бол бүр яс орно. Одоо ингээл 19 жил ханилж гин гэж тэгж штэ тий. Өөртөө 19 жил чи айгүй олон жил үсттэй. Йоо. Баар дахиад нэг хүүхэд төрөөд ингээд баг нөхөрт гарахаар тий. Гэтэл чин энэ дунд ингээл дандаа л ингээл сайн ихнэр байгаа л бүх зүйл ингээл сайн сайхан байгаа л гэсэн үг бах тий. Тэгэхээр та одоо ингээл бодохоор за би ер нь эмэгтэй хүн ер нь тийм зүйл дээр алдаад идэм байна даа ч юм уу тийм нэг юм зүйл байж л байгаа штэ одоо текст одоо харамсах нь хайшаа ер нь бол ингээ ойлгож авсан. Тэгээ эхнэр хүний хувьд ээж хүний хувьд нэг иймэрхүү зүйл дээр л ер нь алдаад идэм байна даа гэсэн зүйл ер нь байдаг болов. Тэгээ гэр бүлийн гой ингээл байхын үндс нь одоо эсвэл тий олж харсан зүйл. Яг би хүн хүмүүр хэлхэл ах л та. Жишээлбэл ингээл их амжилттай авах хэрэгтэй ч гэдэг юм уу тий. Эсвэл яг зүгээр л гэрээ эзэгтэй авах хэрэгтэй ч гэдэг юм уу. Их амжилттай карьертэй эмэгтэй авах хэрэгтэй ч гэдэг юм ингээл янз бүрээр хэлэх ах. Тэр хүмүүс өөрийнх нь бодол яг миний зүгээр амьдралынхаа зүгээс ингээд одоо ийм байх хэрэгтэй мэн гэж бодсон юм юу гэхээр одоо тэр гаргаж байгаа санаануудын л ерөөсө дэмжиж явах хэрэгтэй юм байна. Тийм тэр хүн бол тэгвэл эрэгтэй хүн илүү их юмыг санаачилдаг. Илүү их юм хийх гэж хичээдэг.
илүү хөөргөө дайчилдаг. Тэгэл тэр болгоныг нь унтраагаал чи юу чадах вэ ч гэдэг юм уу тий. Ингээл унтраагаал заас наа чин бүтэхгүй тэр чин бүтэхгүй чи тэрнтэй нийлүүл бүтэхгүй гэл ингээд ах юм бол тэр хүн ерөөсөө тийм илүү дутуу юм санаачилж хий гэсэн хүсэл мөрөөдөл нь байхгүй бол тийм л байна л гэж бодсон шүү дээ. Тийм болохоор тий тэрийг бол аяг дэмжиж явах хэрэгтэй. Тэгээд их одоо би ингээд би ч өөрөө их ингээд нэг жоох юм нэг тэгэж болохгүй ингэж болохгүй өөрөө их бодож хөдөлдөг юм болохоор ш тэр юм уу ингээд аяг нөгөө юмыг аяг тэгт наачинчтэй гэл аяг тэгдэг юм байна л да. Тэгээ заримдаа нэг яг нэг юм нэг гинэн чим шиг жоохон тэнэгдүүхэн чим шиг ийм айл ихнэрүүд их гоё харагддаг байсан. Нөгөө ярьдаг штэ. Аюу гоё стрессгүй. Дахнаа хэдэн цаг явж хөрхийн гэдэг хүүхнүүд чи яг. Яг байна. Тэр чинь теста яг нөгөө эмчтэй зантай хатан хон чин тэр юм шиг байлаа штэ. Тийм. Харин тий. Би бас яг над миний бодож эхэлж байгаа зүйл бас айгүй санал илчтэй. Бид нар нөгөө ингээд байрандаа байх шиг сайхан юм байхгүй юм шиг байна. Тэгээ одоо ингээд ирэх хүн бол яг байна. Толгоодоо л тэр үрх гэрийг ингээд авч явж явах хэрэгтэй хүн ялтчгүй те нөгөө ноён нуруу гэдэг шиг бид нар болохоор нэг хажуунаас нь цахан ингээд дэмнээд тийм харин урам өгөөд ингээд явж явах хэрэгтэй юм шиг байна. Урмал өгөөл байж явах хэрэгтэй. Бид нар айгүй бүр яг дээр нь гарах гэж оролдоод эсвэл зөвлөгөө өгөхгүй л гिचигэл бид нараас асуугаагүй шүү дээ өг надад. Яг үнэ надад бас тийм дутагдaltaй байсан цаг зөвлөгөө өгөх. Ойлгосаа би бас яг ойлгосоо надад. Ер нь ингээд толгойлох гэдэг ерөөсөө хэрэггүй ерөөсөө угаасаа хэрэггүй харин байхгүй тий. Бид нар зүгээр хийхгүй юм аа зүгээр хуруугаа дөрөхгүй л байж явах хэрэгтэй билээ шүү дээ. Тийм. Тэгэл чимээгүй л хараад тэгэл дэмжээл тэгэл аста дотроо аста нөгөө өөрөөр нь одоо алдаал тэгэл өөрөөр нь нөгөө хариуцлагыг өөрт нь өөрүүлээл тэгжэл авах хэрэгтэй байна л да. Гэтэл бид нэр яадаг гэхээр өмнөөс нь очиж хариуцлага нь өөрөөл. Тэгэл өмнөөс нь очиж баг хүнтэй нь ярилцчих гал тий. Тэгэл очиж нөгөө өмнөөс нь очиж барилжил яагаал тэр хүн уг нь бол ингээд нөгөө итгэж байгаа хүн дээр аяух юм ярьдаг юм байна л да эргэдэг хүн. Тэгэл ингээд бүх юм ингээд надад нэг дүрт одоо их нэртэй тий ямар ч эргэтэй хүн их нэртэй итгэж ярьж байгаа. Тэрийг бол зүгээр нэг заавар зөвлөгөө авах гээд байгаа даа биш. Зүгээр л ярих нөгөө нэг эргэтэй хүн чинь ингээд ярихаа болохоороо бүр бүх юм ярихаа болдог гинэ. Одоо тэр нөгөө нэг ингээд байнга шүмжлээл байнга ингээд унтраагаал байнга доош нь хийгээл байгаа хүнтэй хүнж юм ярихаа байдаг шүү дээ. Мэдээж тэр хүнтэй дуурхаас дургуурна шүү дээ. Тэгэхээр нөхөр чинь хамаг юмаа ингээд гоё дэлгээд яриад ороо ирээд болсон өдрөө болсон юмаа ярьж ивэл ерөөсө тэр бол их одоо аттай их нэр гинэ. Тийм. Нөхөр нь хамаг юмаа ярьж байгаа. Нуухгүй байгаа. Тэрэн дээр нь чимээгүй л зүгээр сонсож их үргийг л гүйцэтгэх хэрэгтэй юм байна. Гэтэл бид нөгөө биднээс зөвлөгөө авах гэж байгаа юм шиг л зөвлөөл тий. Тэгэл нөгөө муулаал тэрнтэйгээ тэгж яар, ингэж яар, тэрийг тэгж хэл. Тэр найзаагаа тэг гэл тэр чирсэ бороо гинэ. Тэгэхээр тэрэн дээр нь зүгээр чимээгүй л ингээд сонсогч байх хэвээр. Тэгэл яг нэг тийм нэг тэнэг дүүхэн тий нэг жоохон нэг юм гинэн чимжиг нэг тийм л царайлах хэвээр юм байна. Яа энэт тэнэг дүүхэн гэ. Тэ бүсгүйч үү. Тэрхий ухаантай байгаад ер нь хэрэггүй. Тийм байгаад хэрэггүй. Тийм үг өгдөөс нэг чаддаг байх гад хэрэггүй. Тийм нэг ухаантай болтол нь битээ амьдрал тоглоо гэд. Ер нь тийм жоохон таны идэг зүг тэнэгдөө байх юм зүгээр юм шиг байл тэ. Тийм шиг. Яар өөрөө мэдээд хийчих яах ёстой ингээд сонсчихдээ тэ. Тэгэл ч юм уу тэгснэ ингээл өнөөдрийнх нь бүх юм сонсоод сайхан тэгж яаснаа гэл. Дээрээс нь тэгээ бас эрэгтэй хүн яг манай нөхрийн хувьд бол ингээд нөгөө амар их ярьдаг. Ингээл бүр ажил маж хийж байхад ингээд өдөржингөө уцаар ярина. Тэгээ бүр ингээд хүмүүс бүр гайхаад юу ярьдгийг ороо уулздаг юм ааш ингээд заяа. Бүр өдөржингөө ингээд уцаар яриад ингээд тэгээ тэрсэн бараг тийшээ харж тэгж сууж баасан ч гэж ярих нь халгүй ингээд бүх юм ярьдаг байхгүй. Тэ гоё юм биш үү те? Том охин хүртэл ёо та хоёр одоо бүр юу ярьдаг байна гэх. Тэгээ ингээд бүх юм ярьдаг. Тэгээ ингээд ярихгүй байхаар стресс тийм шиг байна. Тэр нь бит хоёр ингээд залуу байсан асууснаас л бүр тэгэл яриа сурцсан.
Тэгэхээр эрэгтэй нь ямар өрхтэй, эмэгтэй нь ямар өрхтэй гэдгээ ерөөсөө ойлгох хэрэгтэй юм билээ. Тэгээ дээрээс нь тэр санхүүгч гэсэндээ ерөөсөө эртгэн л ерөөсөө өөрөөсөө холдох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэр дээр бүр өөрлөгөө хөөнтэй. Тийм болохоор ерөөсөө эртгэн шиг л холдуулдаг байж гэж бодлоо. Ата холдосондоо бүрх баяртай баг. Тийм байна те. Би ч гэсэн холдуулнаа. Би тэгтээ жилийн өмнөөс баг холдуулсан дөө. Тэр миний хийдэг зүйл биш юм шиг байлээ. За тэгээд баярмагчтэйгээ ярилцаад нэлийн удаан битээрээс хөрхи ярилцсан байна. Тэгээд амьдралынх нь олон туршлагыг сонслоо. Тэгээд хамгийн гоё юм дэс яг бүр ингээд сэтгэлд үлдчихэж байгаа зүйл надад яаж ч юм хэрнээ 3 охиноо хүмүүжүүлж байгаа арга нь айгүй гоё санагдлаа. Яг ингээд суралцмаар санагдлаа. Тэгээд надад бас алдаж ондог зүйлээ зөндөө олон байдаг. Тэгэхээр яг л нэг миний алдааг ярьж байгаа юм шиг нэрээ тийм байна да гэсэн цаг мөчүүд айгүйх байлаа. Тэгээд танд маш их баярлалаа. Тэгэд амар олон зүйл хүнд хүсгээс илүү ер нь хамгийн чухал зүйлийг л хүсгэн зөв юм байна гэж бодсон. Тэр бол эрүүл мэнд юм байлээ. Тэгээд таны яг байна. Тийм эрүүл мэндийг хүсье. Тэгээ бус нь болно доо эрүүл байхад тий. Тийм яг байна. Өстой яг эрүүл байхад ер нь бол бүх юм болно л гэдгийг бол айгүйх ухаарж үзүүлээд тий. Тийм болохоор ерөөсө бүх хүн бүх ээжнэр бүх аав нар мэдээж хэрэг эрүүл байж тэр хүүхдүүд тий. Тэр хүүхдүүд юм хөлөөс хариуцлага одоо бид хоёр айгүйх ярьдаг юм тэр хоёлаа эрүүл жоохон удаан амьдрах ёстой. Хүүхдүүдийн ядаж ингээд нөгөө гарын ганцанд хөлийн дөрөнд гэдэг шүү дээ тий. Тэр болтол нь хоёлаа хүүхдүүдэд өвдөж завааж дөнгөж ингээд нэг ажлын гараанд хүрээл дөнгөж нэг ажлын гараанд хүрээл нэг ажил хийх болтол бид хоёр өвдөд байвал тэр хүүхдүүд хэцүү шүү дээ. Тэр хүүхдүүдээ л зулгаана гэсэн үг шүү дээ. Тийм болохоор бид нэр бэлтгэлтэй авах хэрэгтэй. Маш их өөрсдийгөө хайрлах хэрэгтэй юм байна. Одоо энэ аянга ТV-г үзэж байгаа үзэгчд тэ бүгдөө сайхан эрүүл хүний нэгт бие л хамгийн гол нь сайн бодоорой. Тэгээд ярианы төсвөл бисээ тэгж бодлоо. Баярмагч гоё. За 5 жилийн дараа гэж бодчих л та. Тэгээд 5 жилийн дараа энэ бичлэг байж тээ. Тэгээд би 5 жилийн дараа баярмагч охин нь бүр аль хэзээ их сургуультаа орсон тий том охин нь бага охин нь бүр ингээд бас дахиад ингээд бас нэг өөр шилжилтийн нас руу ингээд ирсэн байх чинь хотод бол нэлийн том болцсон өөрчлөлт айгүй байх бах. Зарим нь ингээ өөрнөөсөө нисээд явах нь штэ. 5 жилийн дараа хотодтай нэг гоё төгсгөлт нь үг хэлээч гэвэл ээжийн зүгээс те. Тэгээ хойлоод басгая. За тэгээ. За ингээд 5 жилийн дараа гэхээр миний яг төсөлж байгаагаар л ингээл одооны хүүхдүүд бол айгүйх нэг эрт гэрэлж эрт хүнтэй суух бол тийм бодлого байх. Ялангуяа энд өссөн хүүхдүүд те. Тэгтээ би нөгөө нэг ингээд яг нэг гоё нэг жоохон хүүхд хараал тий. Сажамаар санагдаа. Тэгээ охиныхоо хүүхдийг харж өгье гэж би яг дандаа ингээд боддог байхгүй. Одооноос ингээд эртнээс би сэтгэл зүгөө бэлддэг. Том хүүхд маань ингээд одоо хизээч хүнтэй суугаад хүүхд гаргаад ирэхийг бид нэр мэдгүй шүү дээ. Тэгэхээр би тэр үед нь ингээд амар хөөч чистэ хүүхдтэй болох гээд гэж тийм сөрөг тийм югаар яахгүй. Ингээд хүүхдтэй болцсон гэж айгүй гоёор хүлээж аавна гэж бүр ичнээс хэлж байгаа. Тэгээд ингээд гоё хүүхдийг харж байгаа зүгээрээ минийхөө хийх юм байвал гараад хий. Тэ? Ажлаа хиймээр байна уу? Ахиж сурмаар байна уу? Ямар ч зүйл хүүхдийг харж өгнө гэд хүүхдийг харж өгнө гэж боддог. Тийм болохоор миний охтод айгүй хөрхөн ингээд яг өөрснийхөө хүссэн юмараа ерөөсөө хүсэл мөрөдлийг нь унтраахгүй. Тийм 5 жил 6 жил өөртөө юу хүсэж байна яг тэр юмнуудаа л хийж агаасаа л гэж хүсэж байна да. Тэр болоход тий хүүхдөөчдөгтэй яг ингээд бүгд хүнтэй суугаад яач нь гэсэн юм байхгүй арай жоохон байна манай хүүхдүүд. Тэгэхээр тэр үед тэгэл амьдрал харуулах бах та өөрсдийнх нь ухаанд л мэдэх бах та тий. Тэгтэл ямар ч гэсэн ээж аав нь бол чадлаараа ингээд дэмжиж тэгэл өөрснийхөө хүссэн юмыг л хийж агаасаа л гэж бодож байна. Ямар гоё юм дээ. Ингээл нэг энгийн зүйл өөрөө энгийн биш юу гэсэн гэдэг шиг те. Амьдрал энгийн бахтаа өөрөө байхгүй. Танд тэгээд эрүүл хийхийг хүсье. Ажилтны амжилтыг хүсье. Дахиад дараа бас ингээд ярилцаж сахыг үгүйсэхгүй те. Хамгийн гол нь эрүүл агаараа баярмаа хичээ. Аз чаргал хүсье. Баярлалаа танд. Сайн хамраарай.